Сайн байцгаана уу? Хүсгэл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын тэтэм сургуулийн судлагдгуун суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлэг нь 5 судлагдгууны нийт 12 багштай. За үүнээс 7 тэргүүлэх, 3 за харагч, 2 залуу багштай. 2022 оноос хойш манай мэргэжлийн хөгжлийн бүлэг нь дараах 2 чиглэлд бол анхаарлаа хандуулсан. За нэгдүгээрт нь болохоор Microsoft Teams аппликейшнийг ашигласнараа багшийн ажлын ачааллыг бууруулж цахим орчинд багаар хамтран ажиллах боломжийг бол нээсэн. За хоёрдугаарт нь болохоор титэм пэйж хуудсыг нээснээрээ хөгжүүлснээрээ бид нар байгалийн ухааны мэргэжлийн багш нар хичээлүүдийг байршуулж сурагчдын бие даах боломжийг нээсэн. За яагаад бид дээр 2 аппликейшнийг хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд ашиглах болсон бэ гэвэл бид нар бол цахим орчинд ажилласнараа багш нарын ажлын ачааллыг бууруулж мөн хөтөлбөр төлөвлөгөөгөө мэргэжлийн багш нар хоорондоо солилцож тэгээд цаг хугацаа орон зайнаас үл хамааран хоорондоо цахим уулзалтуудыг хийх боломжуудыг бол нээсэн. Намайг Утган Жаргал гэдэг байгалийн ухааны сургалтын менежерээр ажиллаж байгаа. Миний хариуцсан ажилтны мэргэжлийн хөгжлийн бүлэг болох байгалийн ухааны мэргэжлийн хөгжлийн бүлэг нь Teams аппликейшнийг ашиглаж байгаа. Энэ нь бол олон давуу талыг бий болгодог. Жишээ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн хичээл төлөвлөлт, мөн явц үр дүн, тайлан зэрэг мэдээллүүдийг сургалтын албанд ашиглахад бэлэн хэрэглэгдэхүүн болж ашиглагддагаараа их олон давуу талыг бий болгодог. Мөн байгалийн ухааны мэргэжлийн бүлэг титэм хичээл гэсэн цахим пэйж хуудсыг ажилуулдаг. Энэ нь суралцагчдад байгалийн ухааны хичээлийг сонирхон судлах боломжийг нэмэгдүүлэх, байгалийн ухааны судлагдгууны хичээлийн онлайн болоод туршилтын дадлах хичээлүүдийг автан үзэх боломжуудыг олгох нь сургалтын чанарт эвээр нөлөөлж онцлох болоод явцын үнэлгээнүүдээр батлагдаж байна. Бид бүхэн цахим Teams аппликейшнийг ашиглах явцад файл болон баримт бичгийг оновчтой өдөржин сурсан. Мөн ингэснээр файлуудыг багаслах, хадгалах, мөн хамтран засварлах, нэг дор төвлөрүүлэх арга барилыг эзэмшсэн байгаа. Мөн хичээл болон уулзалтыг онлайн орчинд зохион байгуулдаг болсон. Энэ нь болохоор цаг хугацаа орон зайг хэмнэх давуу талуудтай байдаг. Цаашд бид бичгийн дуу хоолой, хятадшил, загвар болоод сүүлийн үеийн арга барил ашиглан илүү бүтээмжтэй, хуцаа хэмнэсэн, онол арга зүйн алдаагүй чанарын шаардлага хангасан жишг техникийн сургалтыг дэмжсэн цахим сургалтын хэрэглэлтэй болох зорилготой байгаа. Ийхүү бид хүн бол энэ Microsoft Teams application болоод титэм пэйж хуудсыг сургалтандаа нэвтрүүлэн ажиллах нь бол зүй зохистой юм. Дээрээс нь энэ маань болохоор орчин үеийн цаг үеийнхаа шинжлэх ухааны технологийн хөгжил дэвшил болоод цахим технологид хосолж байгаа нь бол бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж үр өгж өгдөг. Ийм учраас бол үе үеийн багш нар маань энэхүү аппликейшнийг өөрсдөө судлагдгууны мэргэжил онцлог тохиолон ашиглах нь бол үр дүнтэй гэдгийг